Ажлын хэсгийн гишүүдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр 41 гишүүний хамтраад өргөн барьж байгаа төвшин гишүүний санаачилсан энэ хуулийн төслийг үзүүл баримтлалын хувьд бол дэмжиж байгаа. Ер нь бол бид нар энэ хууль эрх зүйн зөрчил үүсэт байгаа. Энэ зөрчлийг нэгдүгürt арилгаж байгаа. За үндсэн 3 өөрчлөлтийг 5 зүйлээр оруулж зохицуулж байгаа гэж харж байгаа. Тэгээ сая би бас яг миний асуух асуулт манай инхнэсэн дараагаас яамнаас тодруулаад хэлчихлээ. Ямар байр суурьтай байгаа юм бэ гэж. Хэлцэх явцдаа энэ нэг жижиг зарчмын асуудлууд дээр саналаа тохироод явж боломжтой. Ялангуяа тэр түүш шуна хоолны хөнгөлтийн хязгаарыг тогтоогод явахд бол болохгүй юм байхгүй. Энэ дээр мэдээж бид нэр өмнө нь гарсан практик туршлага юмнууд байна. Үүндээ үндслээ тогтоочч болох байхаа гэж ингэж харж байгаа. Надад байгаа ямар асуулт байна гэхээр засгийн газрын хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцээд дэмжээгүй гэж. За өчигдөр чуулган дээр би бас энэ байр суурь илэрхийлсэн. Тэгээ дэмжээг байгаа шалтгаан нь магадгүй одоо энэ хуулийн төслийг бид салбарын яам өргөн барих гэж байгаа гэдэг асуудлууд яригадад хэд хэдэн хуулийн төсөл дээр засгийн газар дэмжээгүй санал ирүүлсэн байдаг. Цаашид бид нар энэ гишүүдийн санаачлаад өргөн барьж байгаа хуулийн төслийг засгийн газрын одоо санаачилж байгаа хуультай агуулга үзүүл баримтлалын урьд давхардж байгаа үед аль нь хэлэлцэж авч яваад хэлэлцэх явцдаа улсын хурлаар хэлэлцэх явцад нэгтгэх боломж нь бий гэдгийг бямзах дарга, бямзах цайд тодорхой хариулсан. Тэгэхээр энэ хоёр хуулийн одоо яам дээр хийгдэж байгаа энэ хуулийн төсөл дээр үзүүл баримтлалын урьд нэгтгэх ямар ажлын хэсэг хийсэн бэ? Энэ зохицуултыг олж харсан уу? За энд бол яг л тэр тодорхой 3 зорилгынхаа төлөө энэ хуулийн өөрчлөлтийг хийсэн ба. Ер нь хуулийн бүхэлдэн агуулгаар нь хаваад үзэх юм бол нийгмийн даатгалын тогтолцоо, удирдлагын тогтолцооны асуудлыг ер нь хөндөхгүй мó? Хөндөх тухай ярилцаагүй юу? Ажлын хэсэг дээр энэ асуудал яригдаагүй юу? Яагаад гэхээр удирдлагын тогтолцооны зардал маань өөрөө сангаас гарч байгаа. Тэгээ сангийн орлого тодорхой хэмжээгээр энэ хуулийн үр дүнд буурах юм бол нөгөө талдаа хэмнэлт хийх тэр тогтолцооных нь хариуцлага удирдлагын тогтолцооны бүрэлдэхүүний ач холбогдол байх ёстой юу юу гэдэг дээр бас судалж үзсэн судалгаа тооцоо байна уу? Энэ дээр нэг тодорхой хариулт өгч. За ажлын хэсэг болон салбарын яам бас энэ дээр ямар бодлого барьж байгаа, өөрсдөө өргөн барьж байгаа хуультай хэрхэн нийцүүлэх талаар гэдэг дээр хоёр талаас хариулт авмаар байна. За ажлын хэсгээс хариулах уу? За 6 дугаар микрофон нэрээ хэлээд танилцуулаарай. За хуульч Батулга асуултанд хариулъя. За энэ хуулийн төсөл дээр бол нийгмийн даатгалын удирдлагын төвшөнд нийгмийн даатгалын ерөнхий хуульд ямар нэмэлт өөрчлөлт оруулах вэ гэдэг дээр бол анханасаа үзэл баримтлалд тусгагдаагүй. За энэ чиглэлээр бас нэмэлт өөрчлөлт оруулах нь хэтэрхий хуулийн одоо зохицуултыг өргөжүүлэх. За энэ бол цаашлаад нийгмийн даатгалын хөдөлмөрийн нийгмийн хамгааллын бас бодлогын асуудал байдаг учраас зөвхөн одоо энэ бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байгаа. За энэ иргэний хууль заасан ажилд гүйцэтгэх өсөр ажиллах гэрээ. За зөвхөн энэ хоёр гэрээг бол бас ярих нь бол учир дутагдaltaй. Дээр нь бол тэдгээртэй адилдах гэрээ гэсэн энэ нэмэлт өөрчлөлтийг бол нийгмийн даатгалын ерөнхий хуульд бол оруулсан байгаа. Тэгэхээр энэ хүрээнд голчлон авч үзээд дээр нь бол одоо хоол унааны мөнгө. За тэгээд мөн одоо ажил олгогчдод төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээнд дээд хязгаар тогтоох гэсэн энэ 3 гол тодорхой нэмэлт өөрчлөлтийн хүрээнд л хуулийн төслөө босруулъя гэдэг энэ хүрээнд бол бид нар бол ажилласан байгаа. За төвшин гишүүн хариулна уу? За өөрөнд гишүүний хэлж байгаа нийгмийн даатгалын удирдлагын тогтолцооны асуудал бол яалтчгүй бас цаашдаа яригдах асуудал. Одоо нийгмийн даатгалын хуулийн одоо эхлээд хуулийн зөрчилтэй буюу гадаад хэсэг болох иргэний хууль, хөдөлмөрийн хууль хоёрыг зөрчилдөд байгаа хэсэг буюу тэр бусад гэрээнээс нийгмийн даатгал авах уу авахгүй юу гэдгээ эхний ээлжинд тодорхойлоод дараа нь нийгмийн даатгалын хууль, хөдөлмөрийн хууль хоёрын цалин хөлсний асуудлынхаа зөрчилдөөнийг арилгаад тэгээд байгууллагаас төлж байгаа буюу дээд хэмжээг нь тогтоогоод одоо энэний дараа яг нийгмийн даатгалын дотоод энэ цуглуулж байгаа мөнгө, удирдлагын тогтолцоо, хүртээмж, зөв шударга байдал руу орж ирэх нь зөв. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ 3 асуудлыг эхэлж авч хэлэлцээ. Үүний дараа одоо энэ процессын асуудал дээр буюу ялангуяа нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоо, шударга хуваарлтын асуудал, энэ санг удирдах асуудлыг бол цаашдаа ярих нь бол зүйтэй. Тэгээ энэ удаагийн хэлцээргээрээ энэ гадна талын хуулийн зөрчилтэй 3 асуудлыг авч хэлсэн байна. Тэгэхээр сая өөрийн туяа гишүүн асууж нөгөө
засгаас нийгмийн даатгалын шинжил хуулиуд орж ирж байгаа. Энтэй засахтаа ярьж зөвшөөрөлдсөн үү? Энэ ажлын хэсэг ажилласан уу гэдэг. За төвшин гишүүн хариулна. За түрүүнд урдсанчлан нийгмийн хамгааллын одоо сайд нар байсан хүмүүстэй бүгднтэй одоо яг ажлын хэсэг багаараа уулзалт хийсэн. Энэ гурван заалт болон одоо засгаас бэлтгэж байгаа хуулийн үзүүлэлт хамтлуудаар нийцүүлсэн. Энэ бол нэг талдаасаа төдийлөн томоохон одоо зарчмын зөрүүтэй саналууд аль аль талдаа байхгүй. Мэдээж тодорхой гурвын саналууд бол байгаа учраас энэ хууль санаачлагчдын зүгээс энэ 1 сарын 2-нд өргөн барьсан хуулиа явуулчихъя. Одоо засгийн газар хуулиа өргөн бариачгүй байна, хэлцүүлэг санал авч байна. Бүр том одоо огт болохгүй маа гэсэн тийм санал гараагүй учраас энийг хэлцээд явах зүйтэй гэж ингэж үзэж байна. За өөрийн тоёо гишүүн тодруулах юм уу? За би яамнаас тодруулмаар байна. Тэгэхээр яг энэ яамны хуулийн яамнаас боловсруулж байгаа энэ хуулийн төсөл дээр тэр нийгэм даатгалын удирдлагын тогтолцоотой холбоотой за энэ орж байгаа өөрчлөлтүүдээс өөр орчлолтууд бэлтгэгдэж байгаа юу? Ямар хугацаанд өргөн барих вэ? Өргөн барих одоо хугацаа тодорхой болсон зүйл байна уу? Судалгааныхаа ажлууд дууссан юм уу? Боловсруулалтын түвшин ямар байгаа? Энэ талаар бас мэдээлэл өгч. За мөнгө цогл дараагийн төрийн нарийн бичгийн дараа 2 дугаар микрофон. Өөрийн төв гишүүний асуултанд хариулъя. За засгийн газраас нийгмийн даатгалын багц зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн барихтай холбогдлолтойгоор гишүүний хуульд бол одоо дэмжээгүй гэсэн саналыг бол өгөөгүй тус яамнаас. За засгийн газрын өргөн барихаар тус яамнаас боловсруулж ажлын хэсэг гарсан ажлын хэсгийн хуулийн төсөлд энэ хоол унааны ашиглалтын төлбөрөөс шинтгэл авахгүй гэсэн агуулга бүхий заалт бол давхардаж ороогүй. Энэ заалт бол ороогүй байгаа. За удирдлагын тогтолцооны хувьд бол нийгмийн даатгалын сангаас үйл ажиллагааны зардал огт гардаггүй. Нийгмийн даатгалын ажилтнуудын үйл ажиллагааны зардлыг бол улсын төсвөөс бүрэн санхүүжүүлдэг. Бусад төрийн албан агчдын адил. За олон улсын жишгээр аваад үзвэл нийгмийн даатгалын сангийн олж байгаа орлогынхаа 2 орчим хувийг ер нь стандартаар үйл ажиллагааныхаа зардал зарцуулдаг. За манай Монгол улсын хувьд бол 0.5% орчимтой байдаг. Тэгэхээр үр ашигын хувьд бол илүү үр ашигтай. За бүх сангуудын шимтгэлийг нэг дор цуглуулж аваад буцаад зар. За нэмж хариулна. 20 дугаар микрофонтой хуулийг хизээ өргөн барих чинь бэлэн болсноо тэрийг бас. За процессын хувьд бол хуулийг өргөн барихтай холбогдлолтой даавар 4 судалгаа холбогдох баримтчгууд бэлэн болсон байсан. Тэгээд засгийн газрын хуралдаанаар хилцэн дэмжсэн. За гэхдээ засгийн газрын одоо өөрчлөгдсөнтэй холбогдуулаад за буцаж дахин яамдуудаас санал авах хууль зүйн сайд болон өөрчлөгдсөн яамдуудаас санал дахин авах ийм хэрэгцээ шаардлага гарч ирсэн. Тийм учраас яамдаас санал аваад ингээд засгийн газрын хуралдаанаар хилцүүлээд бид нар бол ажиллахаар өнөөдрөөс эхлээд бэлтгэл хангаад ажиллаж байна. За өөрийн туяа гишүүн тодруулах юм уу? За дэмжээгүй тэгвэл засгийн газрын хурлаар энэ гишүүдийн саналыг оруулсан хуулийн төслийн саналыг дэмжээгүй шалтгаан нь юу вэ? Дэмжээгүй гэвэл нэлээд ноцтой асуудал байх гэдэг шүү дээ. Давхардаггүй гэдэг шалтгаан биш юм бол нэгдүгürt. Хоёрдугаарт засгаас бэлтэж байгаа танай яамнаас оруулсан хуулийн төслийг засгийн газрын хурлаар хилцсэн бол яагаад дахиад бусад яамдаас одоо дахиад шинэ төсөв хүртлээ гэж авах гэж байгаа юм. Нэгэнд хилцсэн бол өмнөх шийдвэрээрээ явдгүй юм уу? Гуравдугаар та миний асуултыг буруу ойлгочих шиг боллоо. Би нийгмийн даатгалын байцаагчдын цалин усны зардал нийгмийн даатгалын одоо хилцсэн газрын асуудлыг яриаггүй л дээ. Нийгмийн даатгалын удирдлагын тогтолцооны асуудлыг би асууад байгаа. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлт, түүний ажлын алба, дээр нь хөрөнгө оруулалт, аудитын орон тооны бус хороо, мэргэжлийн хороо, маргаан хянан шийдвэрлэх зөвлөл гэдэг нэг баахан бүтцүүд байгаа шүү дээ. Тэрнтэй холбоотой асуудлыг л тодруулсан. Энэ дээр тодорхой нэмэлт мэдээлэл авъя. За мөнгө цул дарга хариулна. 2 дугаар микрофон. За нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд нийгмийн ажил олгогч, даатгуулагч, засгийн газрын төлөөлөл ордог орон тооны бус зөвлөл. За тодорхой хэмжээний орон тооны бус учраас цалин хөлс төдийлөн авдаггүй. За ажлын алба 11 үеийн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Улсын төсвөөс цалин хөлс санхүүжиж ажиллаж байгаа. Мэргэжлийн хороо гэж орон тооны бус зөвлөлүүд бол ажиллаж байгаа. Энд бол тодорхой хэмжээний одоо урамшуулал хуралдаж ажилласан цагаараа тооцоолж аавн. За энэ 2025 оноос эхэлж байгуулагдаад ингээд ажиллаж байгаа үйл ажиллагааны зардлын
яг нийт төсвийн дүнг бол манай нийгмийн даатгалын ерөнхий газрын төсөв дээр сууж явдаг учраас бачаргал дарга дэлгэрэнгүй хариулах бах. За гол ийм мэрэгжлийн хороо байгуулж байгаа нь ямар учиртай вэ гэхээр цаашдаа нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг чөлөөт мөнгө хөрөнгийг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах, өсгөн арвижуулахад мэрэгжлийн шийдвэр гаргах, хараат бус дүгнэлт гаргахын зорилгоор энэ асуудлууд орж ирж байгаа. За яагаад дахин яамдаас санал авах болсон бэ гэхээр улсын хурал дээр өргөн баригдах За нэмж хариулна уу 2 дугаар микрофон. засгийн газраас хилдсэн боловч улсын хурал дээр өргөн баригдах тов тогтоогдоогүй ерөнхий сайд солигдоод нөгөө сайдын өргөн барих эрх нь 6 сарын 3-ны өдрөөр дуусгахар болсонтой холбоотойгоор хууль зүйн сайд солигдсонд бол үзэл баримтлалыг дахин батлуулах юм процессын юм техникийн шаардлага гаргасан гэж бол бид нарт бас хуулийн хэлцийнхнаас зөвлөмж өгж байгаа. Тэгэхээр энийг бол засгийн газрын хуралдаанаар дахин шийдвэрлэх баха гэж бодож байна. Тэгэхээр цаг хугацааны хувьд хизээ бэлэн болох юм. За би бас яг нөгөө засгийн газрын шууд өмнөөс ингээд хэлэх хэрэг бүхий албан тушаалтан биш учраас за хуулийн төслийг бол бид нар засгийн газрын хуулийн хэлцээс өгсөн чиглэлийн дагуу өгсөн зааврын дагуу хууль зүйн техникийн бүрэн байдлыг хангаад одоо аль болох хурдан хугацаанд өргөн барихаар манай яам бол ажиллаж байгаа. За мөн нөө дэмжээгүй гэсэн шалтгаанаа хариулж өгнө. За дэмжээгүй үндсэн шалтгаан юу вэ гэхээр нэгдүгээрт төсвийн жилийн дундуур одоо төсөв нэмэгдэх, зарлага нэмэгдэх, орлого буурахын юм хуульд ясан тохиол заавал сангийн сайд болон бусад ийм зардлын асуудлыг зохицуулах ёстой. Тэгэхээр энэ хууль маань дор хаяж хамгийн энгийн хувилбараар тооцоод 1 их 80-ийн төсвийн үр дагавартай байгаа. Тэгэхээр тэтгэврийн сангийн зарлага дээр нөлөөлөл учрах нэгдүгээр эрсдэлтэй, хоёрдугаарт иргэний хууль дээр зохицуулт оруулахгүйгээр шууд ингэж зааж анхны нөгөө яамдаас ирүүлсэн санал нь бол санал ухаар ирүүлсэн хуулийн төсөл өргөн барьсан төслөөс бол өөр байсан. За энэ хуулийн төслөөр бол шууд нийгмийн даатгалын одоо тий баталгаа алдагдах олон улсын хөдөлмөрийн байгууллагын баталсан нийгмийн хамгааллын доод хэм хэмжээ 102 дугаар конвенцтэй нэгдэхгүй байсан учраас бас яамнаас тухайн үед дэмжих боломжгүй гэдэг ийм саналыг өгч байсан. За тэгээд орлого буурсан тохиолдолд татврын орлогоор буюу бас мөн ажил олгогчийн төлж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар тэтгэврийн зарлагыг санхүүжүүлэх үү гэдэг ийм асуулт. За түвшин гишүүн нэмж хариулах уу. За ер нь бол энэ хуулийн 3 заалт гуруула батлагдсан тохиолдолд ямар санхүүгийн үр дагавар үзүүлэх вэ гэдэг энэ тооцоолуудаа бид нар олон янзаар хийж үзсэн. Энэ бол нийгмийн даатгалын ерөнхий газраас авсан мэдээлэл, нөгөө талдаа статистикаас авсан мэдээллүүд байж байгаа. 3 заалт гуруула нийлээд 300 орчим тэрбум төгрөгийн үр дагавартай. Энийг бол одоо нийгмийн даатгалын сангийн өсөлтийн хувийг бол ингээд тооцохлоор жил дунджаар одоо сүүлийн 10 жилд бол 7-оос 25%-аар ингэж өсөж явж байгаа. Энэ өсөлтийн 3-1 төрөхгүй буюу одоо нийгмийн даатгалын орлогод эзлэх хүн бол 7.8% байж байгаа. Нөгөө талаасаа энэ санг буруулж байгаа энэ дүн мөнгө хаашаа явах вэ гэдгийг одоо cost benefit analysis гэдэг одоо энэ олон улсад хэрэгэлдэг одоо бодлогын шийдвэр гаргахдаа ямар үр өгөөж өгдөг юм бэ гэдэг энэ анализээр хийж үзэхэд 3 заалт тус бүр дээр нь 3 жилээр ингээд тооцоод үзэхлээр бол За нэмж хариулна уу түвшин гишүүн. цэвэр өгөөж нь 3 жилийн дараа 271.3 одоо тэрбум төгрөгийн цэвэр өгөөжтэй буюу одоо энэ буурж байгаа зардал орлогоо илүү нөхөд эдийн засагт илүү нөлөө үзүүлнэ. Нөгөөтэйгүр 18,300 гаруй ажлын байрыг бол шинээр нэмэгдүүлэх юм а гэсэн ийм тооцоо гарсан байгаа. Нөгөө талаас SWOR гэдэг анализ хийдэг одоо бодлогын анализ хийдэг аргачлалаар симуляц хийхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийг одоо 2025 онд 973 тэрбумаар нэмэгдүүлэх юм байна. 2026 онд 820 тэрбумаар нэмэгдүүлнэ. 2027 онд 695 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Энэ 3 жилийн хугацаанд 2.4 их 80-аар дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх юм тооцоолол гарсан байж байгаа. Тэгэхээр энэ бүх тооцоолол өөрөө бидний одоо аль бие усаар авсан дата статистикээр суурилсан харин ч хамгийн өндөр одоо энэ тооцогдож байгаа 2024 оны статистикээр ингэж суурил тооцоо гарсан байгаа шүү гэдэг бас хэлье. За нийгмийн даатгалын ерөнхий газраас тооцоолол хийсэн юм байна уу? Зөрөөд энэ биднэрт нөгөө ирсэн тоонууд нь арай өөр тоонууд байна. Энэ дээр бас бачаргал дарга
нэг хариулт өгнө. Нэгдүгээр микрофон. За ганаасан дараагийн асуултанд хариулъя. Нийгмийн даатгалын ерөнхий газар Бачааргал. За хуулийн төслийн 3 зүйл заалтан дээр даатгалын ерөнхий газар тооцоолоо хийгээд бас гаргасан. Тэгээд яамны хийсэн тооцоол хоёроо адилхан дээ. 1.1 их найдын тооцоол байгаа. Одоо ачаал нь бол дундын хуулиараар. Тэгээд энэ дээр бол хамгийн багадаа. Тэгээд орлого талдаа бууралт өгнө гэдэг бол бид нар PIS-г буюу 9 оны нэгдлийн зарчмын үед бол бид нар одоо 7 сараас энэ хууль хэрэгжүүлэн хүсэх юм бол бид нар 7 сараас бол тэтгэврээ тавьж чадахгүй гэсэн үг. Тэтгэмжээ бас олоход бол маш хүндрэлтэй болно. Тэгэхээр энэ зарлагын бууралтыг бид нар нэг бол татаасаар нөхөн. Тэгэхээр татаас гэдэг бол улсын төсвийн санхүүжилт буюу татвар төлөгчийн мөнгө орж ирнэ гэсэн тооцоол бид нар хийж бас яамдаа олон бас холбогдох хүмүүс танилцуулсан байгаа. Баярлалаа. Сангийн аавны нөө Батэрдэн одоо орж ирж байна. За орж ирэхлээр нь л авлаа те. За ингээд Хидрот гишүүн асуултаа асууна.